алдаж оруудаж явхад асгал царч мэддэг шүү. Онцгой сайхан амьдрахад оргиж дэврдэг цагаан сүм. За social метод ч юм уу зураг морог бичлэг тавихгүй. За тэр нь санаа зовох юм байхгүй юм байна. Юу сайн уу найзуудаа. Төдий Монголд Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр ирсэн байна. За энэ мөчид би сэтгцэн эрүүл мэндийн төвийг зорж байгаа. Учир нь юу вэ гэхээр сэтгцэн эрүүл мэндийн төвийн дэргэдэх өдрийн эмчилгээний өөртөө туслах бүлгийн ах эгч нар байдаг. За эдгээр маань яадаг вэ гэхээр өмнө архины амралтай байжгаад одоо эмчилгээнд хамрагдаад архи ухаа болцсон. За эдгээр хүмүүс маань нийлээд тийм сайн дурын, сайхан арга хэмжээ, сайн үсийн арга хэмжээнүүд олныг хийдэг. За энэ жил 10 жил болж байгаа. За 10 жилийнхээ ойг тохиолдуулаад олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийнх нь нэг нь болохоор одоо амжиргааны төвшин доогуур гэж нэрлэгддэг үлээ. Тийм хүмүүст одоо хүүхдүүдэд нь хичээлийн хэрэглэл өгөх, за зарим нэг өвчтөө зовлонтой хүмүүст нь одоо хэрэгтэй зүйлсийг авч өгч туслах тийм аяник зохион байгуулж байгаа юм байна. Нэг 5-5 төгрөг зөгдуулаад тэгээ нийлүүлсэн мөнгөөрөө хэрэгцээтэй хүмүүст нь хэрэгтэй зүйлсийг авч өгч байгаа охин. За ингээ бүгдээрээ ах эгч нарыгаа зорьцгоё. За манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн Донт хөмс судлалын клиникийн өдрийн эмчилгээ гэж байдаг. За энэхүү өдрийн эмчилгээнд маань сэтгэл зүйн оюун санааны хөтөлбөр эмчилгээ явагддаг юм байна. За эдгээр эмчилгээнд хамрагдсан хүмүүс одоо өөртөө туслах бүлэг гэдэг ингээ бүлэг байгуулагдсан. Одоо бол бид нэр 10 дахь жилийнхаа ойг бол ингээ зохион байгуулах гэж байна 10 сард. За энэ удаагийн аян бол ив нэгдэл нэг сэтгэл гэсэн урайндор одоо сайн үйлсийн аяныг бид нар жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг. Тэгэхээр энэ жил бол бид ингээ 10 дахь жилийнхаа ой маярыг ингээ бас тэмдэглэж ингээд аянаа зохион байгуулж байгаа даа. Одоо эмчилгээнд хамрагдсан хүмүүс маань одоо мөнгөнд тусламжаас гадна мөн одоо эд материалын тусламжуудыг бас ингээд сэтгэлийн хандуудаа болоод өгсөн байгаа. За одоогоор бол одоо 15 хүүхдэд хичээлийн эд бүрэн хэрэгслийг бол бэлгэлэхээр болсон. За ингээд цамц байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй бас ингээд суух таяа хөтөвч гээд тийм ээ. Ингээд айл болохоор ингээд димдээ дээс ирчэндээ гихчээр ингээд бусдад ингээд маш сайхан өглөөг туслалцаа үзүүлдэг ийм сайхан хамт олон бол бас манай дээр бүрдсэн байгаа. 16 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш одоо давтагдсан тоогоор бол 40000 гаруй хүн одоо архины асуудлаа шийдээд сайхан зөв замаар явж байгаа ийм түүх байдаг. За энэ 40000 хүний одоо 60-аас 70% нь архины хэрэглээг болсон ийм үр дүнтэй үйл ажиллагаа явуулаад манай хамт олон ингээд явуулж байгаа. Сургууль хичээлийн цаг болж байгаа. Энэ үед одоо жах ямар дутагдж байгаа, гачигдж байгаа олон хүүхэдтэй бас амьдралын боломжоос жаахан боломжгүй ийм хүмүүстэй бүгдээрээ сайн үйлсийгээд хөөрхөн сургуулийн хүүхдүүдийн одоо цөнгөн дээр дотор нь одоо бүх хичээлийн хэрэглэл тэгээд одоо сүү цагаан будаа аялсан чихэр тэгээд энэ одоо тэрэг хүртэл одоо хүүхд хэрэгтэй шүү дээ тийм хүний хэрэггүй юм бол энэ дотор байхгүй ингээд боломжоор манай одоо нэг 100-аад хүмүүс боломжоор ингээд мөнгө зөөхөн бүрдүүлээд ингээд хандив босгоод ингээд сайн үйлсийн аян энэ жил 10 дахь жил сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа гижрүх шээ хамт олондоо та бүхэдтэй маш их баярлалаа. Цаашдын ажлууд мөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Хүүхдүүдтэй хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Гэр бүлүүдэд нь аз жаргал, эрүүл мэнд сайн сайхан бүхнийг хүсье өрөөё та бүхэдтэй. Тэгээд иргэдийнхээ өмнөөс та хэдтэй маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.